Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Uncharted гэх Америкийн адал явдал киног тайлбарлахаар бэлтгэлээ. Киноны голдор болох Nate Drake-ийн Эрдэнэсийн ангууч онгоцноос гарсан хайрцагнаас зүүгдсэн байдалтайгаар кино маань эхлэх бөгөөд удалгүй тэр хүлсний цэрэг зохин хайрцагнуудаар дамжин явсаар онгоцны ачааны хэсэг рүү орж чаддаг. Харин Nate-ийг онгоцонд ормогц машин түүний мөргөнд доош унгаах тухай мөчөд Nate-ийн бага насны үйл явдал руу шилжин ах нь гарнаас нь барьж авна. Nate 15 жилийн өмнө Sam гэх ахтайгаа хамт Бостны музей рүү орон хэрвээ Sam түүнийг барьж аваагүй бол дүүн цонхоор унаж тэр хоёр хамгаалагчдад баригдах байлаа. Үнчийн ах トゥ хоёр Фердинанд Магеллан гэх дэлхийд тойрсон аялагчийн нуусан алт эрдэнсийг олохын тулд тухайд ашиглаж байсан газрын зургийг хулгайлахаар музей рүү нууцаар орсон нь ийм учиртай юм. Sam газрын зургийг авахаар шилэн оргоны төвжийг тайлахдаа тохиолдлыг асааснаар тэр хоёр зугтж чадалгүй музей хамгаалагчдад баригддаг. Удалгүй цагдаа нар хүүхдийг асрамжийн газар руу навч яван Nate-ийг хүлээлгэн өгч Sam 3 дахь удаа хулгай хийх гэж оролдсон тул цагдаа нар түүнийг шоронд орохоор болсноо хэлв. Цагдаа нар Sam-ийг авч явахаар ах トゥ хоёр ярилцах хугацаа өгөх оронд Sam дүүтэйгээ үргэлж хамт байх болно хэмээн өөрийнхөө бөгжөө өгч удахгүй түүнтэй уулзах амлан цонхоор гарч зүгтэн. Sam-ийг явсны дараа Nate ахыхаа үлдээсэн цаасан дотроос хасаа хуруулж Sam түүнд хайртай гих нууц захиа бидснийг олж мэддэг. Дараагийн хэсэгт 15 жилийн дараах Nate-ийн одоо үеийг бид бүхэнд харуулan тэрээр Нью-Йорк хотын нэгэн газарт бартендерээр ажиллаж байгаа юм. Nate сурсан зангаараа эмэгтэй үйлчлүүлэгчийн тамхиг насааж өгөх үедээ зүүсэн бугуйчийг нь хулгайлдаг. Тэрээр эмэгтэйтэй ярилцсан хэдийгээр асаагууран ажиллахгүй байгаач Nate ахынхаа асаагуурыг үргэлж биедээ авч явна. Хэдэн цагийн дараа Nate гэртээ харахаар цэвэрлэгээ их үед Виктор Салливан гэх хүн түүнтэй уулзсан хулгай их чадварыг нь магтаж маш чухал ажилд хамтрахыг санал болгов. Харин Nate танихгүй хүнтэй хамтарч гэмт хэрэг хийхгүй хэмээн саналаасан татгалзан түүнийг барнаас өгөх үедээ Салли бугуйчийг нь хулгайлж өмднийхэн германд нэрийн хуудасаа үлдээсэн байхыг олж мэднэ. Nate бугуйчаа буцааж явахаар шийдэн нэрийн хуудас дээр хаягийн дагуу харуулын дэлгүүрийг хулгайлж байшин руу нууцаар ороход Салли түүнийг эрхийг хүлээж байлаа. Nate бугуйчаа авахар ирснээ хэлэн түүнийг эрт байх Магелланы жинхэнэ газрын зургийг олж харах бөгөөд тэрээр газрын зураг нуусан алт эрдэнэсийн байршлыг тэмдэглэснийг тайлбарлахад Салли бүх зүйл үнэн гэдгийг хэлэн тухайн аяллыг Монкодагийн гэр бүл санхүүжүүлж уг гэр бүлийн өв залгамжлагч болох Сантьяго нуусан алт эрдэнэсийг хайж байгааг түүнд хэлв. Дараа нь Салли Nate-тэй хамтарч ажиллахаар ахих найз байсан хэмээн Sam-ийг хөгшөрсөн зургийг түүнд харуулдаг. Салли ахтай нь хамт алт эрдэнэсийг хайх эрэлт гарч тэр хоёр Магелланы тэмдэглэлийг олсны дараа Sam ор сургууг алга болсон тухайн цагаас хойш Салли ахтай дахиж нэг ч удаа уулзаагүй юм. Nate ахтайгаа уулзааг уудсан тул хэлсэн зүйлд нь санал нийлж Салли өөртөө хамтарч нуусан алт эрдэнэсийг олох юм бол ахыг нь хайхад туслана гэдгээ түүнд тайлбарлана. Гэсэн ч Nate энэ олон жилийн хугацаанд ахтайгаа нэг ч удаа холбогдоогүй хэлэн Sam-ийг олох боломжгүй хэмээн саналаас нь татгалзаж гэрлүүгээ явдаг. Хэсэг хугацааны дараа Nate гэртээ орон дурсамжийн хайрцаг авахж Sam-ийн бичсэн загтлуудыг уншина. Тэрээр ах нь түүнтэй огт холбогдоогүй гэж Салли тудлаа хэлж удалгүй тэрээр хайрцаг дотроос Sam-ийн бөгжийг олов. Nate ахыхаа өгсөн бөгжийг хүзүүндээ зөөж Sam-ийг хайхаар Саллитай уцаар ирэн эцэст нь түүнтэй хамтарч ажиллахаар шийддэг. Маргааш нь тэр хоёр уулзсан төлөвлөгөө ярилцаж Салли нууц байгууламжийг онгойлгох хаалганы 2 дахь түлхүүрийг хүмүүс дуудлага худалдаанд оруулах гэж байгааг олж мэджээ. Алт эрдэнэсийг нуусан хаалгыг 2 түлхүүрээр онгойлгодог гэж тэмдэглэсэн тул түүнтэй хамтарч 2 дахь түлхүүрийг хулгайлахар болсноо тайлбарлав. Nate алт эрдэнэсийг 50-50%-аар тэнцүү хувааж авахар Саллитай тохиролцсны дараа тэрээр дуудлага худалдаа болох барилгыг судалж төлөвлөгөө боловсруулдаг. Дуудлага худалдаа болох шөнө Салли Nate хоёр Сантьягог тансаг спорт загварын машинаар тухайн газарт иж байгааг харан түүний төлхүүрийг маш өндөр үнээр худалдаж авахар ирснийг мэдэв. Сантьяго Жог их эмэгтэйтэй ярилцах оронд Салли эмэгтэйг анзааран өөрийнх нь хамтрагч байсныг Nate хэлнэ. Nate төлөвлөгөөний дагуу барилгын тоог таслахаар явах үед Салли дуудлага худалдаанд оролцох гэж ирсэн баян хүн шиг дүр үзүүлдэг. Жо Nate-ийг нэг л сэжигтэй байгааг анзааран түүнийг барихаар хүмүүсээ явуулж Nate хаалганы түгжээнд бохнаа цахилгааны өрөөлөө нууцаар оров. Nate тогны шидэг онгойлгоход Салли түүнийг хүлээсний эцэст түлхүүрийг алдахгүй тулд тэрээр мөнгөгүйж Сантьягод өрсөлдөхөөр дуудлага худалдаанд оролцсон. Энэ хооронд Жогийн хүмүүс Nate-ийг олон тэд зодтолж эхлэх ба удалгүй тухайн газарт ирсэн хүмүүс тэднийг анзаарч Nate танхимын гэрлэнээс үгддэг. Хүмүүс сандралдан барилгаас гарах үед Салли төлхүүрийг авахаар пижак эргүүлэн өмсөж Салли хамгаалагч руу очин төлхүүртэй хайрцаг агуулх руу авч явахар болсноо хэлэн зугдах гэхэд Жо түүнийг анзаарч араас нь хөөв. Жо Саллиг барьж аван утга тулгах тухайн мөчөд хамгаалалтын ажилчид хурж ирэн Саллиг хулгайч гэдгийг нь мэдлгүй түүнийг тавьж явуулдаг. Жо хамгаалагчтай зодтолж Салли барилгаас гар машинд суухад Nate машин дотор түүнийг гарч ирэхийг хүлээж байлаа. Түлхүүрийг улгаж чадсан тэр хоёр Испани руу явахар шийдэж онгоцсон дотор тэд дэлхийр аялагч Магелланы тэмдэглэлийг уншина.
Тухайн тэмдэглэл дээр Магеллан Филиппинээс их хэмжээний алт эрдэнэс олж Монкадагийн гэр бүлд юу ч олоогүй гэдгээ тэмдэглэл дээрээ бичүүлдэжээ. Магелланы тэмдэглэлийн дагуу тэр хоёр алт эрдэнэс хаана байгааг мэдсэн ч тэмдэглэл дээрх модны зургийн учрыг тайлж чадахгүй байв. Хэдэн цагийн дараа тэр хоёр Барселона хотод газардан эхний дэлгүүрийг олоход тусалсан Клойгийн эрдэнэсийн ангууч эмэгтэйтэй уулздаг. Нейт эмэгтэйтэй танилцсан Саллид итгэх хэрэггүй хэмээн болгоомжтой байхыг түн сануулж эмэгтэйг явахад Нейт цүнхээ шалган түлхүүр нь алга болсныг анзаарна. Клой түлхүүрийг нь хулгайлсныг мэдсэн тэр хоёр эмэгтэй араас хөөж гүйсээр түүний машинаар зугтахаас өмнө амжиж байж чаддаг. Нейт Салли хоёр түлхүүрээ буцааж явахаар Клойтой ярилцсан алт эрдэнэсийг нуус байршлыг мэдж байгаа хэмээн эмэгтэйг ятгах гэж оролдоно. Удалгүй Клой тэр хоёртой хамтарч ажиллахаар болж Нейт тэмдэглэл дээрх модны зургийн дагуу тэр хоёрыг нэгэн сүм рүү авч явна. Тэр гурав тухайн модны зураг сүмийн логог илтгэдгийг мэдэн оройн сүм рүү орохоор шийдэх үеэр Сантьяго сонд өрх нийтлэлийн талаар аавтайгаа ярилцдаг. Армандогийн гэр бүл эд хөрөнгө цуснд будагдсан гэх мэдээлэл тархснаас болж тэр бүх хөрөнгөө хүмүүс төхөр болсноо хүлээх бөгөөд Сантьяго аавынхаа шийдвэрийг эсэргүүцэж Жотой уулзсан. Саллиг Барселонд ирснийг нь мэдэж түүний мөрдөх тушаал өгөв. Хотын өөр нэгэн газарт тэр гурав дараагийн төлөвлөгөөнд орохоор юу их талаар ярилцсан. Оройн нэтийг галтгооны өрөөнд байх үед Клой Саллид түүнийг Сэми дүү мөн гэдгийг хэлэн Сэм зүү тохиолдсон хэлхийг хүсэх боловч Салли цаг нь болохоор ахыхын тухай хэлнэ гэдгээ тайлбарлана. Маргааш өглөө нь Сантьяго эд хөрөнгөө хүмүүст өгөх хэрэггүй хэмээн аавынхаа бодлыг өөрчлөх гэж оролддог. Харин Армандо эд хөрөнгөө хүүдээ өгөхгүй гэж шийдсэн тул Сантьяго маш их хэмжээний эд хөрөнгийг нь өөртөө авахаар аавыг нь алах тушаалыг Жод өгөв. Тухайн өдрийн оройн тэр гурав өөрсдийгөө жуулчдыг сүм рүү орон нийт сүмийн ил загтлын зураг ахыхд нь явуулсан загталтай яг адилхан байгааг олж мэднэ. Тэд тэмдэглэлийн дагуу сүмийн эргэн тойрныг ажиглан Салли шалан дээрх эртний бичвэр тэмдэглэлийг олж тайлж уншин Нейт ханд байх нууц товчийг дарснаар Сент Мэригийн хөшөө хөдлөхийг анзаардаг. Удалгүй Нейт хөшөөг эргүүлэхэд тамийн зураг гарч ирэн дахлын ширээний төлөвлөрхийг хаалт нээгдэв. Клой Нейт хоёр төлөвлөрнөдөө цоожны нүхэнд хийж цагийн зүүнний дагуу эргүүлэх үед эртний төмөр сумнууд тэр гурвыг алах шахна. Тэр гурван амжиж болцсон тул азар сумд оногдлоо амьд үлдэж дараа нь тэр хоёр төлөвлөрийн нэгэн зэрэг цагийн зүүнний эсрэг эргүүлснээр эцэст нь нууц хаалга онгодог. Тэмдэглэл дээр нэг төлхөр деважинд нөгөө нь тамд байх ёстой гэж бичсэн байсан тул Клой Нейт хоёр эхний төлхөрийг барин нууц хонгол руу орж Салли хоёр дахь төлхөрийг аван сүмээс гарав. Дараа нь Салли утсан дээрх байршил тогтоогч аппликейшн асан тэр хоёрын араас дагахад Жой хүмүүстэйгээ хамт Саллигийн араас дагна. Клой Нейт хоёр нууц хонголоор алхаж шөнийн хөлөв төрж ирэх ба Жогийн хүмүүс тэр хоёроос төрүүлж тухайн газарт ирсэн байлаа. Тэр хоёр хосуулчийг хамтдаа бүжиглэж алхасаар тэг рүү очин Нейт ахыхаа өгсөн асуугаараар гал асаах гэж оролдов. Нейт бүтлгүйдсэн ч Клой гал тавьж хүмүүсийн анхаарал өөр зүйл сатаарах оронд тэр хоёр ханы зургийн учрыг олох гэж хичээнэ. Удалгүй Жогийн хүмүүс Нейтийг барьж авахаар түүнтэй зодтолдох үед Клой цоожны нөхийг олон төлөвлөрөө хийж эргүүлдэг. Харин тухайн мөчөд дахин нууц хаалга онгойж хаалга хаагдахаас өмнө Клой тэр хоёр амжиж дотор нь орон Жогийн хүмүүсээс зүгтэж чадна. Тухайн хонгил тэр хоёрыг нууц хаалга руу аваачиж Клой хаалгыг төлхүүрээр онгойлгоход хонгил усаар дүүрж эхлэв. Энэ үеэр Салли тэдний байршлын дагуу төлхөр хийх цоожийг олон тэр хоёрыг аврах гэхэд тухайн цоож зузаан хамгаалтын шилний цаанд байлаа. Тэрээр сандлаар шилийг хаалгах гэж оролдох тухайн мөчөд Жов түүнийг байлуулж төлхүүрийг авахар Саллитай зодтолддог. Жов түүний хоолойг бооход Салли эмэгтэйг барьж аван шил рүү шидснээр эцэст нь шилийг хагалж чадах бөгөөд дараа нь тэрээр төлхөрийг ирүүлэн хаалгыг онгойлгож Нейтийг аварна. Харин Нейт хаалгаар гарахдаа Клойг усан дотор ухаалдсан байгааг анзаарч буцаж хонгил руу сэлэн түүнийг уснаас гаргав. Клой ухаан орон Нейт амийг нь аварсанд маш ихээр гайхаж дараа нь тэр хоёр цааш алхан эртний Ромын эзэнт гүрэнд хамаарах танхим руу ордог. Нейт хаана ирснээ мэдхээр галт бамбраасааж тэрээр Саллитай ус зайлуулах нүхээр ярилцсан газар доорх нууц танхимыг олсноо хэлнэ. Мөн Нейт хан дээр сэлсэн төлхөрний хэвийг олж тэр хоёр төлхөрийг цоож руу нийлүүлж хийх ёстойг мэдэн Саллигаас хоёр дахь төлхөрийг авч хаалгыг онгойлгоно. Тэр хоёр дахин өөр нэгэн танхимлуу орон танхимын голд аврах том савнууд байгааг харах бөгөөд эцэст нь тэд алт эрдэнсийг олсон гэж баярлан савны тайг онгойлгож үзтэл дотор нь дүүрэн давс байв. Клой дотор талыг нь ухах үед гинт шавар савнууд таарж Нейт давсан дундаас газрын зураг олон учрыг нь тайлахаар эмэгтэйтэй ярилцахад Клой түн рүү гар буу тулган газрын зургийг өгөхийг шаардна. Нейт түнтэй тохиролцоо оролдох боловч Клой самжуу тохиолдсон мэдэхгүй хэмээн түүнийг цогч унгаан газрын зургийг авч зугддаг. Хэсэг хугацааны дараа Салли Нейтийг сэрэн юу болсныг мэдэж Тресэнтэй хамт Магелланы тэмдэглэлийг олоход ахын Жогийн хүмүүст будуулж гинт алга болсон гэдгийг тайлбарлав. Түүний хэлснийг сонсон Нейт Салли ахыг нь хаж явсныг мэдэн нуус алт эрдэнсийг олж авахын тулд өөрийг нь ашиглаж байгааг ойлгоно. Дараа нь Нейт Саллиг хулчгаар амиа хичээсэн гэдгийг хэлэн түүнтэй хамтрахыг хүсэлгүй зочд буудлын руугаа явдаг.
Энэ үеэр Жо Сантьягод юу болсон талаар тайлбарлахад Клой тэр хоёртой уулзахаар тухайн газар орж ирэх бөгөөд Клойн төлөвлөгөө амжилттай болж тэрээр ажиллагааг удирдах эрхтэй болсноор Жой дотроо түүнд урлаж байлаа. Хэдэн цагийн дараа Салли Нэдтэй уулзсан үлдэхийг гуйж Нэд Сэмийн загтлыг харан удаан бодсны эцэст тэрээр эхлүүлсэн ажлаа дуусгахаар гуйлтыг нь зөвшөөрөв. Сантьягогийн багийнхан түүний улаан өнгөтэй машин болон бусад авч явах зүйлсийг онгоцонд оруулж нисэхдээ бэлдэнэ. Сантьяго тэр гурыг онгоцонд орсны дараа Нэд Салли хоёр машиных нь багажинд нуугдан газрын зургийн дагуу тэдэнтэй хамт Филиппин руу нисдэг. Хэдэн цаг ниссний дараа тэд зорьсон газартаа ойрт ирж Сантьяго 500 жилийн өмнө өвөг эцэг нь алт эрдэнэс олж гэр бүлээс нь нуусныг хүмүүстэй хэлэхэд Жо яриаг нь таслан түүний амийг хөнөв. Туйл явдлыг харсан Клой айд зүгтэн Жогийн хүмүүс эмэгтэй араас хөөх оронд Нэд Салли хоёр нууцраа онгоцны удирдлагын өрөөнд орж газрын зургийг хулгайлна. Салли тэр хоёр онгоцноос үсрэхээ шийдэн ачааны хэсэг рүү орж шүхэр олох үед Нэд эмэгтэйгээс Сэмиг алсан эсийг асуух тухай мөчөд Салли шүхрээ дэлгэн онгоцноос үсэрдэг. Нэд хайрцагны шүхрийг задлан Жогийн хүмүүсээс өгдөх үедээ хөлн уяанд орооцолдож хайрцагтай хамт онгоцноос гарснаар киноны эхэнд гарсан үйл явдлыг би түүхэнд харуулна. Энэ үеэр Клой онгоцон дотор Жогийн хүмүүстэй буудалцаж улаан машин руу өсөрч орон зүгтэх гэхэд Нэд онгоцонд орж ирснээр Клой түүнийг мөргөн агаар дээр гарнаас нь барьж чаддаг. Тэр хоёр хайрцагнаас зүгдэн доош унахад Нэд шүхрийг задлж Клойтой хамт далайн голд аюулгүй газардав. Удалгүй тэр хоёр хайрцаг дээр сун далай төвж явсаар Филиппиний нэгэн арал руу очин Нэд Саллигийн картыг ашиглаж буудалд өрөө түрээслэнэ. Оройн тэр хоёр Сэмийн ил загтлуудыг нэгталж газрын зурагтай харьцуулж үзэн алт эрдэнэс нуусан байршлыг хайсаар шөнийг өнгөрүүлдэг. Шөнө дунд Клой ядран орондоо унтах үед Нэд өргөжлүүлэн газрын зургийг шалах үедээ Сэмийн захиасыг эргэн санаж лаа ашиглан загтал дээрх нууц бичвэрийг уншив. Нэд түлхүүрийг луужин болгон ашиглах хэрэгтэй мэдэж хоёр түлхүүрийг газрын зураг дээр тавьж үзэн эрдэнэсийн байршлыг олж цаасан дээрээ тэмдэглэнэ. Маргааш өглөө нь Жой хүмүүстэйгээ хамт тэр хоёрын байрлал руу арал дээр ирэн Клой Нэд хүндж байх оронд байршлыг тэмдэглэсэн цаасыг авч алтыг олж авахаар завиар явдаг. Удалгүй Нэд сэрэн Клой цаасыг нь авч авсныг харах ба эмэгтэй түүний хуурна гэдгийг мэдж байсан тул тэр цаасаа өөртөө авч буруу байршил тэмдэглэсэн цаасыг ширээн дээрээ үлдээжээ. Дараа нь Нэд мотор завиар газрын зургийн дагуу нэгэн агуулга ороход Жо дурангаар түүнийг харан араас нь дагна. Нэд усанд орох чулуун ангилоор сэлж явсаар агуулга орон эцэст нь Магелланы сүрсэн хоёр хөлөг онгоцыг олов. Нэд хөлөг онгоцноос маш хэмжээний алт эрдэнэс олоход Салли түүнийг цочоож утсан дээрх байршил тогтоочийн ачаар түүний араас дагж байснаа хэлдэг. Салли эрдэнэсийг олсондоо баярлан Сэм түүний хийсэн үйлдэлээр бахархах болно хэмээн тэр хоёрыг ярилцахад Жой хүмүүстэйгээ хамт тэдний араас агууд орж ирнэ. Салли тэр хоёр хөлөг онгоцны доотлын өрөөнд нуугдаж Жойн хүмүүс нэстэг тэргээр хөлөг онгоцыг дээш татан агуугаас гаргав. Энэ үеэр Нэд Салли хоёр нуугдсан газраасаа гарч алтнуудыг зүнхлэн өөрсдөө хамгаалахаар төмөр сэлэм олж авдаг. Дараа нь тэр хоёр дээш гарan Жой хүмүүстэй тулдаж бүх хүмүүсийг нь хөлөг онгоцноос түлхэж унгаана. Удалгүй Салли алттай зүнхээ өрөн төмөр гинжээр дээш авирч жолоочийг нь түлхэж унгаан нэстэг тэрний удирдлагыг гартаа авна. Харин тухайн мөчөд эхний хөлөг онгоцон сууж авч үйжөө тэр хоёрын араас хөн хоёр хөлөг онгоц мөрөлдөх бөгөөд Нэд Жойн хүмүүстэй зодтолдон гар бүгд булааж уудтай дээр аван дээшээ гардаг. Салли нэстэг тэргийг жолоодон тэдний ардаа орхиж хадын ясны дундуур гарахад Жо тэр хоёрыг барихаар хүлээж байсан тул Салли жолоогоо татан тэдний дээгүүр нисж явна. Гэсэн ч Жо тэр хоёрыг барихаар араас нь хөөж Нэд их буугаар буудахаар Сэмийн асаагуурыг асаах гэж оролдсны эцэст дарийг асааж чадан Жогийн нэстэг тэрэг рүү галлана. Эхний хөлөг онгоцыг авч явж буй Жогийн нэстэг тэрэг суманд оногдон хад мөрөг сүрэхэд Нэд Салли хоёр тэднийг алсан гэж баялж байсан ч Жо аль хэдийн тэр хоёрыг хөлөг онгоцон дээр гарч ирсэн байлаа. Жо тэр хоёрыг зүгтаалахгүй тулд хөлгийн зангуу буулгаснаар Нэд эмэгтэйдээ зодтолдон нэстэг тэрэг рүү гарахаар гинжээр дэш авирдаг. Жо түүнийг алахаар араас нь ирж байгааг харсан Нэд Саллид гараа өгөхөд Салли түүнийг аврахаар алттай зүнхээ эмэгтэй рүү шидэн Жог далаа руу унгав. Нэд хөлөг онгоцны гинж тасрахаас өмнө нэстэг тэрэг рүү үсэрч Салли түүнийг барьж авах үед хөлөг онгоц Жогийн дээр унснаар эмэгтэй нас орно. Хөлөг онгоц усан дээр хэсэг өвж явсны дараа алттай хамт далад живж тухайн явдлыг харж Нэд далаа руу сэлэн алтыг авах хэрэгтэйг Саллид хэлэхдээ Филиппиний тэнгисийн цэрэгхэн өөрсдийн нутаг дээрх алт эрдэнэсээ авахаар тэр хоёр л ойрт ирж байгааг анзаардаг. Эцэст нь алтыг авах боломжгүй ойлгосон тэр хоёр нэстэг тэрээр гэрлүүгээ явахдаа Клой тэр хоёрын араас хөөж байгааг харан инээлдэж Салли алтнаас авч чадаагүйдээ харамсаж байлаа. Харин Нэд Керманда нуусан алтаа гаргаж ирэн түүнийг гайхшруулж тэр хоёр багч гэсэн алттай олж гэрлүүгээ явна. Энэ үеэр нэгэн шоронгийн өрөөнд Сэмдүүдэд зориулсан захидал бичиж туйл явдлаас хойш сарын дараа Нэд Роман гэх хүний төлөөлөгчтэй уулзсан ахыхаа бүгжийг нацистын газрын зургаас солихоор тохиролцсон. Киноны төсөл хэсэгт
тухайн хүн алт эрдэнэсийн газрын зургийг өвлгүй хүмүүсээ дуудан Нейтийн бүгжийг булаах гэж оролдоход Салли гаднаас орж ирэн тэдний анхаарлыг сарниулах бөгөөд Нейт залуугийн гар буугуулж газрын зураг болон бүгжээ аван тэр хоёр хаалгаар гарахдаа үлтэй энэ хүнтэй таарснаар Uncharted гэх энэхүү кино дуустдаг байна.